Би үндэсний хорог нэг хоёр зүйлд анхаарлаа хандуулаасай гэж бодож бас энэ асуултыг асууж байгаа. Юу гэвэл нэгдүгээрт угаарын хий мэдрэгчийн асуудал дээр. Энтэй холбоотой тоо статистик мэдээлэл тун бага олдсон. За хоёрдугаарт иргэдийн өөрсдийнх нь зан үйлтэй холбоотой асуудал. За бид нар ямар ч түлш хэрэгэлсэн бай тухайн одоо ашиглаж байгаа иргэдийн өөрсдийнх нь зан үйлд хэр нийцтэй юм бэ? Хэр ашиглаж чадах юм бэ гэдгээ бид нар ерөөсөө урьдчилж тооцоолохгүйгээр яг энэ шахмал түлш рүү шилжсэнтэй холбоотой маш олон иргэдийг бид нар угаарын хий далцсан. Тэгээ би нэлээд олон газраас тоо мэдээ цуглуулж нэлээд ийм статистикуудыг хооронд нь тулах гэж үзлээ. Бүгд хоорондоо маш их зөрүүтэй гарч ирж байна. Ялангуяа энэ нөгөө нийслэл дээр ч одоо бас нэг агентлаг байдаг юм. Нийслэл дээр агентлаг байж болт юм уу мэдэхгүй. Гэхдээ ямар ч хэсэн нийслэлийн нэг гэрүүл мэндийн агентлаг гэдэг газраас ирсэн тоо, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын тоо гэдэг ингээд энэ бүх тоонуудыг тулгаж үзлээ. Тэгээ хамгийн сүүлд энэ ерөнхий прокурорын газраас ирсэн тоо бол нэлээд баримттай тоо ирсэн. За нийтдээ 5613 иргэн угаарын хий хордлогод өртсөн дуудлага мэдээлэл ирсэн байна. Эдгээрийн 95.6% нь дан шахмал түлш байгаа. Шүүхийн шинжилгээний тоонууд болохоор шахмал түлшнээс гадна нөгөө автомашинд галт хүмэр гэдэг өөр бусад аваар осолтой холбоотой бас нас орсон иргэдийн тоог шүүхийн шинжилгээний тоо дотроо оруулаад тоолчт юм байна. Тэгэхээр бид нар их төөрөгдөд идэг ийм зүйл байгаад байгаа юм байна гэдгийг анхаарах гэсэн. За хоёрдугаарт яг энэ тоонуудыг ингээ хараад үзэхлээр яг энэ нас орсон нийтээ 358 иргэн гэдэг ингээд оноор нь харах юм бол 2020 оноос хойш бол яг энэ угаарын хий хордлого ялангуяа шахмал түлштэй холбоотой нас орсон иргэдийн тоо бол эрс нэмэгдэж байгаа. Тэгээ 2023 онд 69, 2024 онд 75 иргэн ингээд нас орсон гэд дийлэнх нь сонгон найрхан Баян зүрх дүүрэг жишээнд байх жишээтэй тий. Тэгээ эргээд эдгээр иргэдийн нас орсон иргэдтэй холбоотой ялангуяа мөрдөн байцаалтын ажиллагаа хийх явцад угаарын хий мэдрэгч нь ажиллаагүй байсан тохиолдол дийлэнх нь байсан. Тэр ерөөсөө угаарын хий мэдрэгч гэдгийг тарааж өгчөөд тэрнтэй холбоотой сургалт явуулах, угаарын хий мэдрэгчээ шаалгах ч гэдэг юм. Ингээд нөгөө эргэж угаарын хий мэдрэгчээ байнгын ажиллагаатай байх энэ хяналт ерөөсөө энэ хорон дээр зайшгүй анхаарах хэрэгтэй байна. Энийг бас та бүхэн эрх үйл гэхэд анхаарахгүй бол болохгүй нэ гэд. За хоёрдугаарт гэвэл тэр ялангуяа угаарын хий мэдрэгчийн үед батарей дуусчдаг юм байна. Иргэд хвчлэн батарейг нь дуусныг мэддэггүй юм байна. Дээрээс нь ажиллаж байгаа хэсгээ шалгаж мэддэггүй юм байна. Би одоо энэ хавар зөндөө олон айлаар нилээд айлаар ороод ингээд асуугаад ярилцаа явж хахад яг баг ихэнх нь ингээд ажиллахгүй энэ юусаа ажилтгүй гэд ингээд цааш нь ингээд аваад тавьцсан. Гэтэл угаарын хий мэдрэгчид бид нар баггүй мөнгө зарцуулж чадаад байдаг. Тэгэхээр энэ зүйл дээр анхаараач гэж хүсэх гэсэн. Тэгээд хамгийн сүүлд асуулт юу вэ гэвэл эргэжил одоо угаарын хий мэдрэгч ханган нийлүүлээгүй нэлээд хэдэн бас айлуудын тоо бол нэлээд өндөр гарч байна. Нийслэлийн зүгээс яг энэ угаарын хий мэдрэгчтэй холбоотой цааш та авах арга хэмжээ төлөвлөгөө юу байгаа вэ? Үндэсний хорон дээр яаж анхаарч байгаа вэ? За хамгийн сүүлд орон нутагт агаарын бохирдлын асуудлыг яах вэ? Өвөр хангаа аймаг байна, Баян онгор аймаг байна, маш өндөр агаарын бохирдолтой аймагуд байна. Эдгээр энэ аймаг орон нутгууд дээр ямар үйл ажиллагаа төлөвлөж, ямар арга хэмжээ авахар төлөвлөж байгаа вэ гэдэг юм асуулт. Хоёр асуулт. За хариулт өгье дөрөвдүгээр энэ дэр. За эхлээ одон тооёо сайд хариулт өгье. За энэ 21 аймгийг асууж байна. Тэгэхээр энэ түрүүн Батэрдэн гишүүн бас хэллээ л дээ. Энэ ер нь энэ үндэсний хороо гэдэг ингээл эхлээл орчны бохирдлынх гэл байжснаа хаалаа, эрчим хүчинд хариуцуулаа, нийслэлд хариуцуулаа, одоо байгаль орчин. Тэгэхээр ер нь байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамд энэ агаарын бохирдлыг хариуцуулах нь өөрөө туйлын буруу гэж хэлж байгаатай би санал нийлж байна. Байгаль орчны яам бол хяналт тавьдаг газар. Стандартаа өгвөл за танах ямар ч газар бай, төрийнх байна уу, хувийнх байна уу, ерөөсөө танах энэ угаар чинь стандартаас хэтэрсэн байна. Энийг бид одоо ажилуулахгүй гэдэг энэ салбарын хяналт нь очиод энэ стандартаа мөрдүүлэх ёстой газар байхгүй юу. Гэтэл өөрсдөө одоо дотор нь хэрэгжүүлэгч болол эрчим хүчний ажлыг барьж хийх гээд нийслэлийн ажлыг хийх гээд. Тэгэхээр энэ бол одоо туйлын буруу. Тэгэхээр энийг бол өөрчлөх ёстой юм байна. За автомашины утаа бол маш их байгаа. Тэгэхээр энэ дээр манай үндэсний хороо нийслэлтэй хамтраад маш амжилттай ажиллаж байгаа. Одоо жишээлхэд өчигдөр бид нар энэ автобус бааз 5 дээр очсон. За зорчигч тээврийн 5 дээр очиход
нийт одоо 110 гаруй автобусанда тэр утаа багасгагч төхөөрөмжүүдийг бол суулгасан. За одоо бид эргээд түргэний машин одоо энэ төрийн өмчт компаниудаа бол бас ингээд түргэн шуурхаа хийгээд ингээд дуусганаа. Дээрэс нь хувийн хвшлүүдэд бас уриалга гаргана. Та нар энэ утааныхаа асуудлыг одоо бас энэ стандартын дагуу болох ёстой гэдгийг. За угаарын хий мэдрэгчийн зан үйлтэй холбоотойг бол ерөнхийдөө одоо нийслэл яг айл өрхөөр нь бүгдийг мэдж байгаа учраас хариулах хэрэгтэй. За манай бид бол ажлаа яг одоо бас наривчилж хувааж авахтаа энэ 173 том уурын зуух хыг бол манай үндэсний хороо хариуцаад одоо шинжилгээ хийгээ ихсэн. Айл өрхийг бол 100% одоо нийслэл хариуцж байгаа учраас нийслэлийн дээр хариултаа өгсөн зүг баха. За нэмэлт хариулт 4-р энэ. Баасан жаргал гишүүний асуултанд хариулъя. За манай Улаанбаатар хотод өнгөрсөн өвөл нийслэлээс бол тооллого бол хийсэн байгаа. За нийтдээ яг өнөөдрийн байдлаар 171,976 айл өрх бол ингээ гэр хороолт бол амьдарч байна. За үүнээс яг өнөөдрийн байдлаар бол 109 угаар мэдрэгч бол ажиллаж байна. За 109 мянган угаар мэдрэгч ажиллаж байгаа. За энэ бол ямар угаар мэдрэгч вэ гэх юм бол үндсэн нэгдсэн системээр холбогдсон. За угаарын дохио мэдээлэл авах юм бол манай мэдээллийн нэгдсэн системээр бол хяналтын баг дээр бол тэр мэдээлэл ингээд дэлгэцэн дээр ингээд гарч ирдэг. За тэгээд дэлгэцнээ гарч ирэнгүүт нь тухайн айл өрхийн хаяг, адрес, за холбогдох утас, дугаар, ах トゥ хамаатсуудын мэдээлэл нь гарч ир. Манай мэдээллийн системээс бол шууд эдгээр холбогдох хүмүүсүүдтэй нь бол ингээд холбогддог. За тухайн үед нь бол ингээд холбогдох боломжгүй байгаа бол манай нийслэлийн түр ширхэгчдийн үйлчлэх төв дээр бол улирлын чанартай яг галгааны улиралд ажиллаж байгаа. За гүйцээж хариулъя. 500 улирлын чанартай ажиллаж байгаа 500 ажилтан бол ажиллаж байгаа. За эдгээр ажилчдын бол тухайн байршилд хамгийн ойр байгаа ажилтанд бол мэдээлэл хүргэж, за энэ ажилтан бол тухайн болж байгаа угаартлын үүсэж байгаа газар дээр нь бол очиж нөхцөл байдалтай нь бол дүгнэлт хийгээд ажилдаг байгаа. За энэ дээр бол ингэж явж байгаа. За энэ жил бол нийслэлээс бол бүх айлыг бол энэ смарт угаар мэдрэгчдээр бол холбохоор бол ажиллаж байгаа. Одоо нэмэлтээр бол үлдэгдэл 60 мянган угаар мэдрэгчийн бол ингээд тендер бол зарлагдсан. Дараа 7 хоногт бол ингээд тендерийн нээлт нь хийгээд, за энэ 9 сарын галгааны сезон эхлэхэд бол ингээд бүх айлууд маань ингээд угаар мэдрэгчтэй бол ингээд холбогдно. За нас баралт, за нэг угаарж байгаа иргэд, за болон угаараас болон нас баралттай холбоотой асуудал бол мэдээж бол юунаар бол яригдсан. Та хэрэгмшүүн та бол бас дурдж хэллээ. За хилцүүлгийн дараагаар бол ингээд эрүүл мэндийн ам, за шүүгч